Жавхланд зориулсан нэг заалтаа энэ 3-1-4-т улсын хурлд суудлал бүхий нам гэж тухайн нам эвслээс нэр дэвшид сонгогдсон улсын хурлын гишүүн бүхий нам эвслийг гэж. Тэгэхээр энд би байхгүй болчиход байна л да. Би одоо хүн биш одоо хий үзэгдэл болчиход байна л да. Тэгэхээр уг нь бол Монгол улсын үндсэн хуулиар бол сонгогдох ийм эрх нь бол хүмүүст нээлттэй байдаг. Дээрэс нь энд бол одоо энэ хараа намаас заавал дэвших ёстой. Тийм ээ? Намаас заавал дэвших ёстой байсан юм гэдэг шиг юм ойлголт гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол шүү дээ. Одоо зөвхөн жавхлан хүн биш болчихж байгаа юм бол энэ манай 54 дугаар тойрог намайг сонгосон 70 мянга гаруй хүн энэ ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үгүй эсэх нь яригдчих. Мөн надад санал өгөөгүй ч гэсэн намайг энэ Монголын тал нутгаар дэмжиж исэн өргөн олон энэ ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох вэ гэдэг асуудал гарч ирж байна. За, жавхлан гишүүний асуултанд хариулъя. Жавхлан гишүүнээ Монгол улсын үндсэн хуульд таны сая хэлсэн зүйлүүдийг бичсэн байд юм а. Хэрв та одоо энэ бүхнийг өөрчлөнө гэж үзэж байгаа бол үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа дэвшүүлээд улсын хурлд хууль санаачлагч эрх үхий хүний хувьд өргөн мэдүүлж болно. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд дахиад уншъя. Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн хүн сонгогдсон байна. Сонгогдно гэж бичсэн байдгийг. Мөн үндсэн хуулийн 30 дугаар зүйлд сүүлийн 5-аас доош үжил эх орондоо байнга оршин суусан хүн байна гэж бичсэн байдгийг. Таны хувьд гэвэл би таныг бие дааж нэр дэвснийг мэдж байна. Таныг бие даагчийн чинь хувьд сонгогчд сонгосон. Манай сонгогчд бол олон удаа улсын хурлд орж улсын хурлын гишүүн ямар их хүрэхтэй хүн байдгийг бэ? Тэн дотроо намаас сонгогдсон гишүүд нь ямар байдгийг, бие дааснууд нь ямар их хүрэхтэй байдгийг гэдгийг бүгдийг мэдсэн ойлгосон хүмүүс саналаа өгсөн гэж бодож байгаа. Таныг бол за энэ хүн бие даагаад нэр дэвшиж байгаа юм байна. Аль нэг нам эвсэлд орохгүй юм байна. Тэдний бодлогыг гаднаас нь бидний нэрийн өмнөөс шимжлээд сайжруулаад явах юм байна гэж ойлгож таны төлөө саналаа өгсөн байж таараа бие даагаад нэрээ дэвшгээр чинь хамгийн наазах нь энэ хүн бол Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшихгүй юм байна. Яагаад гэвэл Монгол улсын үндсэн хуульд намаас нэр дэвшүүлнгээ заасан байдаг учраас манай жавхлан гишүүн зориуд ерөнхийлөгчд нэр дэвшихгүй гэж үзэж бие дааж нэр дэвшиж байгаа манай гэсэн ойлголттойгоор саналаа өгсөн гэж бодож байгаа. Энэ бол инээдэн ханайдан биш. Сонгуульд оролцож байгаа хүн болгон эннийхээ цаад учрыг олж, хуулиа уншиж, мэдэж хэнийг яах гэж сонгож байгаагаа ойлгож саналаа өгдгөө гэж бодож байгаа. Би бол сонгогчдод тэгж хүндэлж явдаг. Тийм учраас таныг бол би тэгж үзэж сонгогч чинь таны төлөө саналаа өгч улсын хурлын эрхэм гишүүнээр сонгосон гэж бодож байна. За, ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын хувьд гэвэл бүх сонгогчид энэ сонгуульд оролцсноо. Гэхдээ үндсэн хуульд заасны дагуу одоо тэгэл өнөөдрийн үндсэн хууль дээр юм чинь аль нэг намаас суудлал бүхий намаас нэр дэвшүүлсэн аль нэг хүний төлөө саналаа өгөх ийм байдлаар оролцсон түнээс тэр одоо бие дааж нэр дэвшсэн хүнийг дэмжсэн сонгогчид ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болж байгаа боломжийг хааж байгаа тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлье.